За сайн байцгаана уу. Амралтын өдөр юм энэ. За бүгдөө сайхан үйлчж гин үү. Ард урчин бас гайгүй дулаахан болсон байна. Ард нэлээ хүүтрээдсэн бас арай гайгүй болсон байна. За тэгээд та бүхэндээ хандаж одоо миний фэйсбүүкийн найзууд дангаараа одоо нэг эхнэр хүүхдээ алуулдаг залууд 40 сая төгрөг 40 сая гаруй төгрөг одоо дангаараа одоо өөр ханд гуугаагүй зөвхөн миний одоо тавьсан одоо постны дагуу 40 сая төгрөг цугларсан байна. Тэгээд ханд үйсэн тэр залууг одоо бас сэтгэл санаагаар дэмжиж тийм ээ ханд үйсэн бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд дараа нь дэлгэр мөрөн амархуу бид ингээ хийсэн одоо лайв одоо ард түмнийгөө өрөөлөд энэ одоо энэ зовлон үзэж яваа бас эр хүндээ хайртай энэ зовлон үзэж яваа энэ залуу туслаач гэд бид хийдсэн яриад ингээд бичлэг лайв оруулсан. За тэрний хүчинд одоо ингээд 50 гаруй сая төгрөг цугларсан байна нөгөө залууд. Тэгээд одоо олонний хүч олонгүй далаа. Одоо би ширэн нүүрлээл тэгэл тав хүнээсээ дахиад одоо нэг 3 хоног яваад одоо энэ хандив аян зогсох юм байна. Тэгээ 3 хоногийн хугацаанд манайхан бас шээрлээд тийм ээ тэр жоохон охин 10 настай охин 3 настай охиныг бас нэг өрөөч гисэн байртаа болгочихъя гээд ингээд чин сэтгэлээсээ хүсээд ингээд ярьж байгаамаа. Тэгээ олонний хүч олонгууд болоо өнөөдөр одоо цагаан сар болох гээд ахындууд маань тэтгэврийн зээл гээл те өөр хүүхдүүд наа цаана гээл бүгдөрөө л одоо дор дорноо ингээл хэцүү байгаа. Тэ ойлгож байна. Би бол тэр тусмаа энэ захын оруулалт маш их явж байгаа. Ээл хөрхи бууз хийгээл зараал одоо ийм махтаах хүрөөдөр нэг ингээл лайв хийгээд үггээл тэр болгоны би сайн ойлгож байна. Дор өрнө үнэхээр амьдрал хэцүү байна. Тэ. Тэгвэл энэ биднээс илүү их юм зовлон үтсийн залууд бас нэг 3 хоногийн дотор бас нэг тэ 5 тавдахгүй одоо 50000 төгрөгч гэсэн олонний хүч олонгууд аллаа 50000 төгрөг 100000 төгрөгч маш их мөнгө болдгийг би одоо энэ сарын хугацаанд энэ 5 хүүхдийг одоо байртаа болох аян өрнүүлэхэд тэрийг ойлгосон мэдэрсэн. Тэгээ одоо нэг 3 хоногийн хугацаанд ингээд би одоо энэ дээр хандив нөгөө залуугийн дансыг тавина би өөрийнхөө дансыг тавиагүй. Тэгэхээр одоо намайг лөөрчин чи идэж ууж гин гээд ингээд хардах шаардлага байхгүй хэрэггүй. Би зүгээр тэр залууг хоёр охинтойгоо нэг ганц өрөө жижигхэн ч гэсэн ганц өрөө байртаа олчихосоо гэж бодсондоо л ингээл сэтгэл имзэглэл явж байгаа. Тэ. За тэгээд одоо энэ том сайтууд тийм ээ одоо энэ инфлюенсер нэртэй нөхдүүд ганцж очиж лайв хийж өгөөгүй зүгээр л энэ одоо хандлтаа нэмэх гэж очиж ингэ сурвалжилдаг. Тэгээд том сайтууд нь 10%, 20% одоо цугларсан мөнгөний чи 10%, 20%-ийг авдаг. Авъя гэж гэрээ хийдэг гэж байна. За энэ олонний танил инфлюенсер нэртэй урлаг соёлынхын одоо тэ бас байхгүй бас хувь ярьдаг гэж байна. Би бол нэг төгрөгний ч хувь ярихгүй зүгээр сэтгэлээрээ очие гэдэг өгч тийм аа. Тэ. Тэрний хүчинд одоо ингээд 50 сая төгрөг цугларсан байна. Хамгийн түрүүнд одоо Монголынхаа ханд үргэсэн бүх Монголынхаа ард түмэнд маш их баярлалаа. Энэ залуу одоо ингээд хоёр охинтойгоо бас нэг амьдрах итгэл өгж байгаад маш их баярлалаа. Тэгээ нэг хувь ярилгүйгээр энэ нэг том сайтууд нь очоод нэг тэ та нарт өөрсдөнд ч юу ч тохиолж болно штэ. Хөдөлгөөн үйлдэл болгоно одоо ингээ мөнгө гэж хараад байвал тийм ээ. Цаашаа явахгүй шүү нэрээ. Олсон мөнгө чинь юм болохгүй. Тэ. Тэгээ саяхан нөгөө залуу маань орой охиныхоо нөгөө хаглаа байсан шархан дээр нөгөө шархны тос авах гад бас өвчин намдах юм авах гад гэрээсээ гараа явж ирсэн чи санаатаагаар нэг машин
мөрөгчөө зүхтаасан байна. Мөрн мултраад, тохоон мултраад гимтэлтээр очиод тэгээ чинь онцгой байдалд ажиллаж исэн нуруундаа 4 хадаастай. Тэгээ нурууных нь 1 хадаас нь бас хөдөлгөөн ороод тэр авих нь ясан цуурсан байна гэж байна. Тэгээ би бодохдоо бас энэ сайн одоо ламдаад сайн ном уншуул сайн буюу их хэрэгтэй байхын тулд нэг зөвлөгөө өгсөө. Тий. Энд чинь бас тэр эхнэр нь одоо хань ижлэл бодно штэ тухайн үед тийм үстэй. За зэрлэг заван халуурчны гарт амь ингээд тэмцэж явах та. Тэгээд одоо би дүүг ном сайн уншуул тий бас олсон мөнгнөөс эргээд одоо буян хий ядарсан хүмүүс тий одоо тэр тэрэлжид байгаа 30 хэд хүүхэд байна одоо юуны асрамжийн газрын тэнд очиж буян хий гэсэн. За тийм зөвлөгөө өгсөн. Тэгээд одоо ханди баяны 3 өдөр явуулаад одоо ингээд зогсоёо. Том сайтууд нь татгалцсан байна. Тий. Тэгээд одоо энэ хувь хүмүүс нь татгалцсан байна. Одоо байгаас ганц галаа нь одоо ингээд одоо тэр залууг хүүхдийг одоо ингээд би 2 дахь одоо дэлгэрүүртээ ингээд 3 дахь удаага ингээд 5 хүнээсээ гууж байна. Зоох цагт нөхрийн жанр танигдана одоо би бол бас 5-10 цаас хийн. За би дээр бол эмнэлэг дээр багт 200 мянган цаас байгаа мөнгөө л аваачих өгсөн. Тэгээ бэлээ өгсөн. Тэгээ одоо би бас 100 мянган цаас хийя. Одоо цагаан ногоон сар болох чинь мөнгө хэрэгтэй байна. Би өөрөө ч бас мөнгө муутай байна. Тэгээд та бүхэн маань цаашаа шеэрлээ 5 давдахгүй 10 авдахгүй буюу игээрээ. Тэгээд сайхан тэр нялх 3 настай охин ээжээгаа нэхэд ааваасаа шүнжэнгөө уулаад ингээ үнэхээр бас нэр үнэндээ л хэцүү байдалтай байгаа юм байна. За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрээ 3 хоногийн дараа би энэ бичлэг пост одоо энэ залуугийн данс бүх юмыг устгана. Тэр болтол манайхан бас туслаараа л гэж гуйж байна да. Тэр залуугийн өмнөөс тий би авах гэж байгаа биш. Би тэр байранд нь амьдрах гэж байгаа биш, тийм ээ. Дэмэндээ хүн сэтгэл байгаад болд юм аа. Мөнгө гарч ээж ордог жамтаа. Тий. Хизээ нэгэн цагт гарсан цагт хизээ нэгэн цагт хөссөн өсөөгөө ороод ирдэг байхгүй юу? Хүн гаргаж чадах хэрэгтэй мөнгийг орж ирдэг байхгүй юу? Тэрийг би одоо ингээ 10 жилийн хугацаанд би сэтгэлээрээ одоо мэдрээ явж байна. За баяр та.